хийдэг. 2007 оноос эхэлж хот хөдөөгийн олон арван хүнд дугуй аргыг хийж амжиргаагаа болгож байна. Тэрээр сард 8 арга хийдэг. Гэргий алтан сувдын хамтаар арганы үйлдвэрлэлээ гэртээ хийж зармиг нь нутгийн иргэдэд, зармиг нь нарантуул олон улсын худалдааны төвдөр борлуулдаг байна. Аймагт бол яг нэг сардаа нэг заримдаа нэг 8-9-ийг энтрэлд сарддаг. Зарим сардаа бол бараг бас авдаггүй маа. Жохон энэ одоо байна. Одоо ноолор гасны дараа одоо сайн авна да болсон. Ноолор гасны дараа. Тэгээ зундаа бас сайн өвдөө жоохон борлоод араа муу байна. Одоо тэгээд ер нь ингээд арга үүрээд аргал түгээд явдаг хүмүүс бол одоо хуучны бодол ховрлоо гэж. Ховор багассан. Хуучин бол одоо бараг айл болгоом бол арга уурэл гардаг. Тий одооны бол саврын танах хийх үү? Үгүй ээ. Савар хийхгүй юу? Тэгээ савраа хаана саврын хийдэг үү? Савраар тусдаа бас энэ зарим савар ийдэг энэ төр бас байдаг. Байгаа юу тий? За Батбаяргүй аргаа хийж дуусаад түүний гэргий алтан сувд тэмээний ширээр үдээр бэлдэж үддэг. Тэд 7 дугаар ангины хүүхэдтэй өөрхийнхөө амжиргааг 8 жил гаруй аргаа хийж өөрсдийгөө болгож зээлээ төлж иржээ. Монгол айлд арга байх нь сайн гэгддэг. Арга хэрэглэхгүй юм а гэхэд одоо орчин цагт хүүхдийн тоглоом хувцас хийх зориулалтаар хүмүүс ихэвчлэн сонирхол худалдан авдаг болсон байна. За харин баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгчийн тухайд цаашдаа хэлбэр хэмжээгээ өөрчилж сувнэрийн зориулалттай болгох олон төрлөөр бизнесээ өргөжүүлэх боломж байгааг тэдэнд зөвлөсөн юм а.